За сайн байцгаана хүүхдүүд ээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За хүүхдүүд ээ, дэвтэр намаа үзэгээ аваад дэлгэснийхээ өмнө ойртон суугаарай. Өнөөдрийн үзэх сэдэв хичээлийн сэдэв маань мэдлэх ёс. Хичээлийн зорилго маань монгол хэл дээр чөлөөтэй мэндэлж сурна. За, эртээр ажиллах явцдаа дараах алхмуудыг хэрэглэх болно. Нэгдүгээр алхам маань эхийг зөвд удаж унших, утгыг нь ойлгох. За хүүхдүүд сурах бичгийнхээ 71-р хуудсанд байгаа 96 дугаар дасгал дээр бүгдээрээ ажилдъя. За эхээ багш нь уншиж өгье. Та нар анхааралтай сонсоорой. Мэдлэх ёс. Дэлхийн олон үндэст нь өөр өөрийн мэдлэгээдээ байдаг. Монголчууд нь өдөр тутмын аян замын, цаг улирлын, төрийн ёсны, цэргийн ёсны гэсэн олон мэдлэгээтэй. Ийм учраас хамгийн олон мэдлэгээтэй ард түмэн гэдэг. Та сайн байна уу? Сайн уу? Та сайхан шинэлж байна уу? Та амархан сайн байна уу? Сайн уу? Та амар амгалан байна уу? Та амар байна уу? Тавтаа сайхан хаваржж байна уу? Тавтаа сайхан намаржж байна уу? Тавтаа сайхан зосож байна уу? Хорбороо илбэг үү? Сөрөг мэнд хоног уу? Та сайхан баярлаж байна уу? Тарган сайхан өвлжж байна уу? Төл мэнд бойжж байна уу? Та сайхан наадаж байна уу? Гэх мэтэр өдөр тутмын баяр ёслолын, цаг улирлын мэдлэгээтэй. За тэгвэл Монгол казахын ард түмэн хоорондоо яаж мэдлэх талаар харьцуулан бодъё. За монголчууд маань цагаан сарын баяраар хамгийн ахмад настангуудаа золгодог, очиж золгодог. Харин гэр бүлийн гишүүдийн дотроос аав ээжүүд нь хоорондоо золгодохгүй заншилтай. Харин казахын ард түмэн цагаан сарын наврсын баяраар мөн адил хамгийн өндөр настангуудад очиж золгодог. За жишээ нь эрчүүд нь ассаламу алейкум, эмэгтэйчүүд нь та амар сайн уу? Та сайн байна уу гэх мэтэр мэдлдэг. Монголчууд нь цагаан сарын баяраар та амар мэнд үү? Та сар шиндээ сайхан шинэлж байна уу гэх мэтэр мэдлдэг. За дараашийн алхам маань хүүхдүүдээ мэдлэгээний төрлүүдтэй танилцъя. За хүүхдүүд мэдлэгээний төрлийг 3 хэсэгт хувааж үздэг юм байна. Нэгдүгээрт эрдэм мэдлэгээ, хоёрдугаарт улирлын мэдлэгээ, гуравдугаарт хүндэтгэлийн мэдлэгээ гэж хуваан үздэг юм байна. За тэгвэл эрдэм мэдлэгээний өв хэллэг нь үе тэнгийн болон ахмад хүмүүс өөр хоорондоо мэдлэхтэй өдөр тутмын ярианд элбэх хэрэгэлдэх мэдлэгээг эрдэм мэдлэгээ гэнэ. Жишээ нь амар байна уу? Сайн уу? Сайн байна уу? Сонин сайхан юу байна? Гэх мэтэр. Харин орчин үед өглөөний мэд, өдрийн мэд, оройн мэд гэж мэдлдэг болсон. Улирлын мэдлэгээний өв хэллэг нь эртнээс нүүдэлчин амьдралтай монголчууд амьдрах орчин, ахуй жилийн 4 улирал болон тухайн улирлын онцлог үйл явдал цаг агаарт тохируулна мэдлдэг болжээ. Улирлын мэдлэгийг голдуу мэд амраа асуулсны дараа юу өдөр тутмын мэдлэгээний дараа хэлдэг. Жишээ нь тарган сайхан өвлжиж байна уу?
Тавтаа сайхан хаваржиж байна уу? Тавтаа сайхан намаржиж байна уу? Тавтаа сайхан зосож байна уу? Хор бороо элбэг байв уу? Сүрэг минь хонов уу? Төл минь баяжиж байна уу? Сэл ногоотой сүрэг миндүү их мэтэр мэдлдэг. Хүндэтгэлийн мэндчилгээний үг хэллэг нь аав ээж ахмад настай хүн зочин гिचэн тэргүүтний амар амгалан айлтгах үед түгээмэл хэрэгэлдэг. Жишээ нь амар амгалан айлтхий. Амар амгалан байна уу? Өдрийн амар амгалан айлтхий. Эрхэм таны амар амгалан айлтхий гэх мэтэр мэдлдэг юм байна. За одоо хүүхдүүдээ дараашийн алхам маань их доторх мэндчилгээний үгийг англин бичих юм байна. За одоо та нар маань дэвтэр дээрээ хүснэгтээ зураарай. За хүснэгт доторх хүснэгтээ зурах юм байна. 3 хэсэгт хуваах юм байна нөгөө зурах хүснэгтээ. Нэгдүгээр хүснэгтэнд өдөр тутмын мэндчилгээний үг хэлэг. Хоёрдугаард нь баяр ёслолын мэндчилгээний үг. Гуравт нь цаг улирлын мэндчилгээний үг гэх ингээд хүснэгтээ дэвтэр дээрээ зураарай. За хүүхдүүдээ. Их доторх мэндчилгээний үгийг англин бичих юм байна шүү дээ. За хийгээрэй. За та нар маань хийсэн байх гэж багс нь бодож байна. За одоо бүгдээрээ зөв хариултаа харъя. Өдөр тутмын мэндчилгээний үг та сайн байна уу? Сайн уу? Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? Та амар байна уу? Баяр ёслолын мэндчилгээний үг та сайхан байна уу? Сайхан баярлаж байна уу? Та сайхан наадаж байна уу? Цаг улирлын мэндчилгээний үгт тавтаа сайхан хаваржиж байна уу? Тавтаа сайхан намаржиж байна уу? Та сайхан шинэлж байна уу? Тавтаа сайхан зусаж байна уу? Хор бороо элбэг байв уу? Төл минь бойжиж байна уу? Тарган сайхан өвлжиж байна уу? Гэл ингээд англин бичих юм байна. За хүүхдүүдээ одоо та нар маань дэвтэр дээрээ гэрийн даалгавраа тэмдэглэж агаарай. Нэгдүгээр даалгавар маань өвлийн улиралтай холбогдуулан үгс ашиглан харилсан яриа мэндийн үгс ашиглан харилсан яриа зохиогоод ирээрээ. Мөн сурах бичгийнхээ 72 дугаар хуудсанд байгаа 97 дугаар дасгалыг хийгээрээ. Өнөөдрийн хичээл маань үүгээр өндөрлөж байна. Түр баяртай хүүхдүүдээ.